За сайн бацгаано багш болон оюутнуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд юусэн бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээд манай яг би даалтай ажлын хүрээнд дипломат ажиллаж исэн үнтэй, дипломат албаны ажиллаж исэн үнтэй тэр төсөв элчин сайд хүмүүстэй уулзаж ярилцлагаараа гэсэн тийм даалгавар өгсөн байгаа. Тэгээд таныг бидний урилгыг аваад бид нартай ярилцсан маш их баяртай байна. Тэгээд хамгийн ихний асуулт тэгэхээр анх та мэдээж оюутан байхад тэгээд талаасаа эхлээд бага насныхаа тухай эхлээд яриач гэсэн. Тэгэхээр миний бага насны хувьд бол би Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатарын 1-р дунд сургуульд гэж одоо та бүхний бүгдийг мэдэх алдартай энэ сургуульд төгссөн. Энэ сургууль бол манай нэртэй эрдэмтэд улс төрчид олон төрсөн алдартай сургууль Монголын шинжил ухаан, боловсрол, эрүүл мэндийн бүхий салбарт маш их өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн юм сургууль. Тийм учраас тэнд суралцж төгсөнд би эцэг ихтэй баярлалдаг. Германы 50,000-д байсан. Тэгэл энэ сургуулийг 1-р ангиас 10-р анги хүртэл дуусгасан. 1972 онд энэ сургуулийг төгсөөд би Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн факультетад орж суралцж манж хэл үзэж цаашдаа Япон хэл судлах юм хэлний ажил багш болох юм чиглэлээр сурж эхэлсэн. Тэгээ 1 жил онц сураад тэгээд миний хувьд бас өөрчлөгдөд гадаадд явж нийгмийн ухааны багш мэргэжлэр зөвлөлт холбоот улсын тухай үедээ одооны Оросын албаны улсын Ленинградын улсын их сургуулийг нийгмийн ухааны багшийн мэргэжил чиглэлээр төгсөж ирсэн философч, социологч ийм л мэргэжилтэй хүн. Ер нь бол бага насны хувьд бол хотын хүүхдүүдтэй тэр үеийнхний нэгэн адил гадаа шороон дээр тоглож чулуугаар байлтчихлээсэн юм л юм байна. Таны нэг бага насны талаар хэлж өстэй. Бага наснд Улаанбаатарын одоо юу гэдгийг 60-70-аад оны хүүхдүүдийн хувьд бол тэгээд 10 жилийн сурагчдын хувьд сургуулиуд хоорондоо их өрсөлддөг, сургалтын чанараараа, спортоор тийм чанар бол нэлээд байсан. Ялангуяа Улаанбаатарын 1-р сургууль, 23-р сургууль, 2-р сургууль, 5-р сургууль гэх мэтчлэнгээр өөр хоорондоо их өрсөлдөн. Түүнээс гадна яг үдэ тэр үед нэг одооны хүүхдүүдэд сони юм бол атман гэж байдаг байлаа шүү дээ. Тэр тухай одоо та нар сонсвол сонин сонсогдох ба. Атманууд гэдэг одоо 40,000-ийн, 50,000-ийн тэгээ сансрынхан гэх мэтчлэнгээр комбинатынхан гэхэд тэд нэг юм бүлгүүдтэй. Тэгээ хөөх юм тэд нэр бол нэг гимт хэрэг хийгээд сүйд болоод байх юм байхгүй. Тэгтээ өөр хоорондоо их зодтолдог тийм бүлгүүд байсан. Тэгээд манайх намайг 6 дугаар ангид байхад нүүгээд сансарт шинэ байранд орцсон. Тэгээд ээж аав маань намайг 33 дугаар сургуулийг шилжүүлэх гээд. Тэгээ би болохоор үгүй. Би 1-д төгсөн. Одоо нэгэнт одоо 6 дугаар анги болцсон. Одоо ингээд 7, 8, 9, 10 гэдэг юу байх. Би шилжихгүй гээд. Тэгээ 1-р тухайн үедээ сансраас 1-р сургууль хүртэл явна гэдэг бол алхна гэдэг. Хүүхдүүд бол алхдаг л байсан шүү дээ. Маш холон санагддаг байсан. Тэгээ нэг сонирхолтой юм уу хөгжилтэй юм нь юу гэвэл энд манай 1-р сургуулийнхан бол бас энэ 40,000-ийнхантайгаа их найз. Одоо 40,000-ийн Бацаан зоригийн бүлгийнхэн гэж. Бацаан зоригийн бүлгийнхэн болохоор ийм хөх оролттой хар туулаа малгайтай. Тэгтэл сансарт гараад ирэхээр сансрынхан гэж бүлэг байдаг. Тэнд болохоор цагаан оролттой борс ихсгэр өмсдөг байхгүй. Тэгээд би сүүлдээ 9-10 дугаар анги ороод ирэхээр чинь 2 малгай 2 оролттой болдог л.
ирлээ л да. Арслантай гүүр хөрхээр хөрөнгүүтэй нөгөөдгөө солиод наашаага цэнхэр оролт хар малгайгаа өмсчихэд ирдэг. Тэгээ буцаад сансар руу гарангуудаа цагаан оролтоо өмсөд бор сэгсгэрээ өмсдөг. Тийм л хөвгөлтэй. Өөрөөр хэлбэл тэр бүлгийн хөө явж байгаа учраас зодуулахгүй шүү. Дээр л хөлөхгүй. Тиймэрхүү л байлаа. Тэгээд ийм нь бол өнөөдрийн хүүхдүүдийн хувьд бол их нийтдээ хашин шогл юм л да. Гоё дурсамж. Таны ажлын гараа хаанаас эхэлж байсан бэ? Тэр тухай ярьж өгөөч. Би Монгол улсын 1978 оны 7 дугаар сард төгсөөд ирсэн. Тэгэл наадмын урд өдөр 7 сарын 10-наас миний тушаал гараад Монгол улсын их сургуульд багш нэр. Би бол багш мэрэгчлээ хүн. Тэгээд одоогийн нийгмийн Монгол улсын их сургуулийн нийгмийн шинжилгээ ухааны сургууль гэж байлаа ш. Тэнд улс төр судлалын тэнхим гэдэг одоо байгаа. Тэр тэнхимд хуучнаар бол шинжилгээ ухааны коммунизмын онлын тэнхим гэж байсан. Энэ тэнхимд багшаар ирж гараагаа эхэлж исэн. Ер нь бол Монгол улсын их сургуульд 5 жил багшлаа дараа нь Монгол улсын их сургуулийн эвлэлийн хорон дарга болоод дараа нь Улаанбаатар хотын эвлэлийн хорооны 2 дугаар нарийн бичгийн дараагаар дэвшээд тэгэл ер нь бол ажлын гараа маань багшаас эхэлж цаашдаа миний ажлын өсөж өндөх одоо төр улстай хийж бүтээх ажлын маань гараа энэ Монгол улсын их сургуулиас л эхэлсэн. Бас манай сургуультай хэлбэлтэй байна. Бас танаас нэг асуулт асуумаар байна. Юу сая та өөрийнхөө оюутан байсан цагийн тухай ярьсан. Тэгээд одоо бивэл манай сургууль бид 3 одоо МУС-ийн олон улсын харилцааны сургууль сурдаг. Тэгээд одоос ийм шийдвэр гараад байгаа юм л да. МУС-ийн 14 сургууль байдаг. Тэгээд МУС-ийн харьяанд 14 сургуулийг одоо бүгднийг нэгтгээд 4 сургууль болгож байгаа. Тэгээд манай олон улсын харилцааны сургуулийг сургууль биш. Одоо 4 сургуулийнхаа нэг тэмхэгэн болгож байгаа л да. Тэгээд энэ нь ер нь таны бодлоор энэ та энэ талаар юу гэж бодож байна? Тэгээд та бас Швед сайдаар ажиллаж байсан. Тэгээд Швед, Англич бай тэр улсууд бас дипломатын сургууль, олон улсын харилцааны сургуулиуд гэж тустай байдаг. Тэгээд Монгол улсын хувьд энэ үүгээрээ үлдсэн зүйтэй болов эсвэл тэнхэн болох нь бас ямар нэгэн нөлөөлөл байгаа болов? Тэнхэн болох нь зүгээр зүг гэж. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн боловсролын салбарт хийх шинжилтийг яаж хийх вэ гэдэг бол өөрөө их том асуудал л да. Ер нь бол их олон жижиг олон сургууль болж тарах тэр үйл явц бол өөрөө бас буруу байсан. Тийм учраас ер нь өнөөдрийн боловсролын ялангуяа энэ ихтэй сургуулиудын хэмжээнд хийж байгаа шинжилтийг бол би хувьдаа зөв гэж бодож байгаа. Ягаад гэвэл ер нь тэгэл математикийн сургууль, физикийн сургууль одоо бараг л тэр дотроо англигдаа тий биофизикийн сургууль ч гэдэг юм уу ингээд л бүр бараг л задраад микрофизикийн сургууль ч гэдэг юм уу задраа явчих гээд байна шүү дээ. Ингэж бас болохгүй л тий. Ер нь тех тусмаа цөөн хүн амтай Монгол улсын хувьд бол боловсролын тогтолцоо нэлээд чамбай хариулах шаардлага байгаа. Өнөөдөр 100 гаруй 200-300-аад хувийн дээд сургуулиуд байж байгаа. Тэр нь болохоор зарим нь итгэн сурагчтай иймэрхүү боловсролын дээд боловсролын систем бол байж болохгүй. Тийм учраас дээд боловсролын салбарт шинжилт хийх ёстой. Энэ үүднээсээ бол би бол Монгол улсын их сургуулийн шинэ удирдлагууд тодорхой хэмжээгээр энэ талаар авж байгаа арга хэмжээ бол зүйтэй мө гэж бодож байгаа. Багш хүний би сургамж дараа нь би боловсролын мэргэжлийн хяналтын албаны дарга хийж ирсэн. Шинжилгээ боловсролын яамд энэ боловсролын салбартаа бол миний амьдрал одоо салаагүй би тусдын хэмдэ багштай юу заримдаа лекц уншаал заримдаа урилгаар хүүхдүүдийн диплом удирдал ингээл явж байгаа. Энэ талаасаа бол холбоотой байдаг, байнгын холбоотой байдаг. Их сургуультай бол миний амьдрал одоо салаагүй. Тэгэхдээ энэ чиглэлээр хийж байгаа ажлууд бол зүйтэй байх гэж бодож байгаа. Зүгээр
ямар салбарыг авч үлдэх үү, юуг хадгалж үлдэх үү гэдэг бол харин өөр асуудал. Зүгээр гадаад олон улсын харилцааны сургууль гэдгийг тусдаа авч үлдэх ёстой юу, үгүй юу гэдгийг тэр дотроо багш эрдэмтдтэйгээ оюутнуудынхаа санал бодлыг сонсоод багш эрдэмтдийнхаа санал бодлыг сонсоод шийдсэн байх гэж би бодож байна л да. Ер нь бол өнөөдрийн төвшөнд жишээлх юм бол би гадаад харилцааны дэд сайд байсны хувьд хэлэхэд бид дипломатын академи байгуулах тухай асуудал яриад олон жил болж байна л да. Ер нь бол гадаад харилцааны мэрэгжилтнүүдийг бэлтгэх, давтан бэлтгэх энэ асуудал бол төрийн аюулгүй байдал гадаад бодлогын томоохон нэг асуудлын нэг мөн л дээ. Гэтэ энэ академи нь бол голцоо бол бусад орны туршлагаас хараад байхад гадаад яамныхад дэргэд байдаг. Энэ нь бол олон улсын харилцаагаар төгссөн, мэрэгшсэн хүүхд одоо дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс шалгаруулж аваад тэднийг бэлтгэх, өсгөх одоо дагнан мэрэгшүүлэх чиглэлээр бэлтгэдэг ийм сургалтын дээд төгсөлтийн дараах боловсролын ийм тогтолцоо байдаг байхгүй юу. Энэ системийг бол цаашдаа хийх байх. Тийм учраас ер нь бол гадаад харилцаанд бол тусгайлан миний бодлоор уучлаарай. Тусгайлан одоо сургууль гэдээ байж ах нь бол бас ч нэг оновчтой хэлбэр биш. Ер нь анханасаа үүссэн хэлбэр. Яг гэвэл хинч гадаад харилцааны салбарт очиж ажиллаж болдог л доо. Эдийн засагч, хуульч одоо юу гэдгийг гагцхүү тэднийг тэр явцад давтан бэлтгэж өсгөдөг. Ондоо салбараас орж ирээд өсгөж бэлтгэдэг юм журам байна. Зүгээр Вестминстрийн чинь Англид бол Вестминстрийн сургууль гэдэг бий л дээ. Гадаад харилцааны тэднэр нь бол бас голцоо яадаг вөхөр пост градуэйт төгсөлтийн дараах сургалт маягаар бэлдэж мэрэгчднүүдэд бэлдэж гаргадаг. Багшилж агаад дараа нь ингээд залуучуудын байгууллагад ажиллаад Улаанбаатар хотын хөвлөөр манай 2 дугаар дарга 1 дугаар дарга тухайн үедээ бол их том дарга. Энэ Улаанбаатар хотын нийт залуучуудын дарга байлаа. Тэгэхээр чинь тэгээ 88 онд би хойш аспирантурт яваад 91 он төгсөж ирсэн. Тэгээд тэр үедээ яг манай оронд ардчилсан өөрчлөлт болоод байсан тэр үед яг төгсөж ирсэн л дээ 91 онд. Миний хамгаалсан сэдэв бол Монголын нийгмийн үе үеийнхний залгам чанарын асуудал гэсэн тийм нэг өрмөц сэдэв байсан тухай үед. Ягаад гэвэл нийгэмд органтой хөдөлгөөнтэй үед энэ нийгмийн үе үеийнх нь ахмад дунд залуу үед яаж уламжлах, заламжлагж ямар шин чанарууд нь яаж хадгалагддаг юм бэ гэдгийг яаж хэлэх судлаа. Ийм судалгааны ажил хийжсэн юм байна. Тэгээд ирээд боловсролын мэрэгжлийн хяналтын албанд 2 жил гаруй ажиллаад яг тэр үед боловсролын хууль шинээр гарсан, боловсролын мэрэгжлийн хяналтын алба гэдэг шинээр байгуулсан 91 онд тэгээд 93 оны сүүлч хүртэл энэ ажлын албыг ашиж байгаад намын ажил шилжээд одоогийн Монгол Ардын намын нарийн бичгийн дараагаар сонгогдоод энэ намын ажиллаар бол тэгээд нарийн бичгийн дараагаасаа сонгуульд нам ялагдсны дараа огцроод зөвлөхөөр нь ажиллаа. Тэгээд ингэж явж байгаад 2000 онд нам сонгуульд ялсан. Нэг дараагаар дипломат албанд шилжсэн 2001 онд Монгол улсаас Их Британи, Нидерландын нэгдсэн улсын суулжсан сайдын яамд зөвлөхөр томилогдож ажилласан. Энэ явдал бол миний хувьд амьдралын хувьд бол эргэлт байсан. Улс төрийн амьдралаас дипломат албанд шилжсэн юм эргэлтийн байсан. Тэгээд энэ айгу ойр дотн сэдв ярихын тулд эхлээд хантайгаа яаж зурсан бэ гэж асуулт айгу зүгээр юм шиг байна. Хантайгаа эвлийн ажилтан манай. Тэгээ манай гэргээ бол бас эвлийн ажилтан. Тэгээ бид нэр одоо би дарга манай хүн бас
эвлий ажилтан. Гэхдээ миний цэрэг. Энэ хамт ажилтдаг юм байна тий. Тэгээд одоо ингээд ирээдүйд одоо ингээд манай сургуулийг төгсөөд гарсан одоо ирээдүйд манай сургуульд орё гэж бодож байгаа юу ингээд дипломатууд болох хүсэлтэй байгаа хүмүүс ерөнхийдөө ирээдүйн оюутан залуус та нар дипломат болох ч байгаа хүмүүс юуг илүү анхаараасаа гэж боддог вэ та? Ер нь сурч байх хугацаанд та юуг илүү сурвалж зохистой гэж боддог вэ? Ер нь дипломат алба гэдэг бол өрмөц алба л да. Энийг их зөв ойлгох хэрэгтэй юм байна. Хуучны одоо дипломатуудын сэтгэлгээгээр ойлгох юм бол энэ бол айгүй цэмцгэр одоо маш их нэр хүндтэй тэгээд одоо дандаа л яхан хүлэн авалтанд орж явдаг их гоё гэж бодоод байх шиг байна. Залуучууд дипломат албыг. Тэгээд нөгөө талаасаа тэр нь бол хуучны одоо Путин дайны үед бол дипломат алба чинь нэг талаасаа бас бараг тагнуулын алба шиг байлаа шүү дээ. Ийм хоёр онцлогтой байж Путин дайны үед. Тэр үе тийм учраас тэр үеийн дипломатууд гэдэг бол ер нь нэг элит маягийн бусдаасаа тасарсан хүмүүс мэдхгүй яаж бараг хүн болгон би дипломат болдго юм блэ гэж мөрөөддөг тийм алба байсан байна л да. Тийм учраас энэ байдал өдөө хүртэл хатгалагдаад хүүхдүүд залуучууд бас дипломат болох юмсан гэж мөрөөддөг гэж магадгүй. Зүгээр ер нь бол дипломат алба гэдэг бол одоо цагийн ойлголтоор бол би залуучуудад хэлдэг. Дипломат алба гэдэг бол нэг талаас хааны алба. Ягаад гэвэл Монгол улсын ерөнхийлөгч чамайг томилдог. Эсвэл гадаад яамнаас томилт авдаг. Чи улс орноо төлөөлж гадаадд суудаг. Улс орныхоо нэрийн өмнөөс гадныхантай харьцдаг. Ялангуяа элчин сайд гэдэг бол хааны хэлж. Монгол улс дэлхий дээр гадаад паспортыг түүхэнд нэвтрүүлсэн Чингис хаанаараа багтдаг гэрээгээ гэдэг чинь бол одооны дипломат паспорт л гэсэн үг шүү дээ. Тэгээ элчин үзүүлдэг тэр их олон улсын харилцаанд оруулсан хувь нэмрийг өнөөдөр авч явж байгаагийн хувьд элчин сайд гэдэг бол үнэхээр хааны алба. Улс орныхоо өмнөөс ард түмнийхээ нэрийн өмнөөс тэр тухайн орны төрийн тэргүүнтэй бусад улсуудтай энэ зэрэг зүй хандах ёстой. Нөгөө талаасаа дипломат алба гэдэг бол орчин цагийн ойлголтоор энэ бол харцын алба. Ягаад гэвэл өнөөдөр дипломатууд бол Монгол улсын иргэдэд үйлчлэх ёстой. Энэ бол үйлчлэгээний алба. Нөгөө талаас гадаадд байгаа амьдарч байгаа аялж байгаа ч юм уу тэнд сурж байгаа ер нь л гадаадд байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах явдал бол энэ дипломат албаны гадаад дотоод сууж байгаа дипломат төлөөлөгчдийн газрын тэдний ажилтнуудын дипломатуудын гол үүрэг байх хэрэгтэй. Тийм учраас энэ бол харцын алба, үйлчлэгээний алба. Тийм учраас ер нь бол элчин сайдын яамн дээр эрэхтэн монголчуудаа архаар ярваагаа л угтаж авахгүй, уулзахгүй, хүсэлтийг хүлээж авдаггүй янз бүрийн зовлон зүдгөөр юм хүн суртал гаргах явдал байдаг. Энэ бол байж болшгүй зүйл. Өнөөгийн дипломат албанд бол их чухал ойлгох ёстой зүйл. Тийм учраас одоо цаашдаа дипломат болёо гэж бодож байгаа хүүхэд залуучууд бол энэ алба бол хааны ч алба, харцын ч алба гэдгийг л зөв ойлгож ил өөрийгөө бие бэлдэх ёстой. За баярлалаа. Дараагийн асуултыг нэг асуулт асуусан юм. Дипломат хүн яг юу хэрхэмж явах ёстой юм бэ? Дипломат. Тэгэхээр мэдээж хэрэг дипломат болсны дараа тангар хөргөдөг. Улс орны эрх ашиг, тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалж, тухайн орныхоо төлөөлт цугаагийн хувьд улс орныхоо эрх ашгийг энэ тэргүүн хамгаалж ажиллах хэрэгтэй. Хувийн эрх ашгийг одоо аргашаа тавих хэрэгтэй. Тэгтэл одоо дипломатуудын нэр хүндийг алдаал янз бүрийн 8-8-ны хэрэгт оролцоол манайхан ч бас их заваа юмнууд гаргаад байдаг шүү дээ. Тамхи мамхич шиг. Ер нь бол энэ улс орны эрх ашиг гэдгийг л
дээр тавьж ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ цагт өөр байна. Тэр эрх ашиг гэдэг нь чинь хүйтэн дайны үед бол өөр байсан. Жишээ нь Монголын элчин сайдын яам гэдэг бол социалист орнуудын нэг учраас тэр социалист орнуудтайгаа хамтарсан бодлогод баригдаж үйл ажиллагаа явуулдаг. Зөвлөлт юу гэх нь Болгар юу гэх нь гэд тэгжээж нэгдсэн бодлогоор гадаад харилцаагаа явуулдаг. Өнөөдөр Монгол орн өөрөө гадаад бодлогынхаа концепцийн дагуу хоёр хөрштэйгээ тэгш харилцах хэрэгтэй, гурав дахь хөршийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг Европын холбоо гэхэд гурав дахь хөрш. Энэ гурав дахь хөршийн орнуудтай бид юу хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд тухайн үеэс ялгарх онцлог нь бол өнөөдөр гадаад харилцаа эдийн засгч байна. Тийм учраас харилцааны олон асуудал бол энэ хоёр орны эдийн засаг улс төрийн харилцаанаас гадна эдийн засгийн харилцаа хэр хурдцтай өсөж байна уу гэдгээр нь өнөөдөр гадаад харилцааны ажлыг дүгнэх юм байдалтай болж байгаа учраас бид нэр одоо цаг үе болгонд харилцааны талаар одоо анхаарах зүйл онцгойлон анхаарах зүйл нь бол өөр байна гэж хэлж байна. Одоо 1978 онд ажлын гараа эхлээд өнөөдөр хүртэл их сурвалжаа ажил хийж исэн байна. Тэгээд таны ажлынудаас танд хамгийн их нөлөөлж исэн ажил юу вэ? Таны хувь хүн талаас чинь нэлээд их өөрчлөлт оруулсан нөлөөлж исэн ажил. Мэдээж хэрэг багшлах ажил бол надад маш их юм өгсөн гэж би боддог. Өөрийгөө бэлдэх, өөрийгөө өсгөх, тасралтгүй суралцах энэ асуудал бол багшийн надад өгсөн багшийн ажлын надад үлдээсэн том одоо юу гэмдэ буян гэх юм гэж би боддог. Ягаад гэвэл тэрнээс хойш би янз бүрийн ажлыг хийлээ. Тийм ээ, намын ажил хийлээ, дипломат ажил хийлээ, завсар хооронд нь байгаль орчны дэд сайд хийж үзлээ. Гадаад хэргийн дэд сайд хийж үзлээ. Энэ бүхэнд ажиллаа хийх. Богино хугацаанд ажилдаа дасаж тэгээд тэрийг ажлаа амжилттай хэрэгжүүлэхэд бол миний багшийн лах үедээ олж авсан ажлын дадлаг, туршлага, тасралтгүй бие бэлтгэж сурж мэдэх хүсэл зориг энэ маань их нөлөөсөн болов гэж боддог. Тийм ч учраас би багш хүний хувьд оюутнуудад дандаа хэлдэг. Оюутнууд минь та нар бол ер нь бол дүүргэх хэвээр сав биш. Та нар бол асаах хэвээр бамбарууд байна. Оюутан гэдэг бол багшийн хэлсэн болгоныг чихэнд тархиндаа чихж явах хэрэг байхгүй. Тэднэр дундаас хамгийн гол юм нь бид авах хэвээр та нар авч явах хэвээр. Багш хүн гэдэг бол та нарыг асааж өгөөд та нарыг цаашдаа бамбар болж дүрлцэх тэрэг цочлыг чинь асааж өгөх хэвээр. Тэгээд цаашаа хэр удаан бадрах вэ гэдэг бол хов хүн чамаас өөрөөс чинь шалтгаална. Байнга сурч боловсрж мэдлэг боловсрлоо бэлдэж явах хэрэгтэй л гэдэг үднээс ингэж хэлдэг. Тэгээ энэ чиглэлээр өөрийнхөө амьдрал дээр л одоо багшийн ажил бидэнд тусалсан да. Та Монголоос шивэдэд усад суух онц үүд өрөөлөхөд элчин сайд байсан. Тэгээд Монголд шивэд хоёрын хамтын ажиллагаанд та тухайн элчин сайд байхад юу хийж байв? Тэр талаасаа яриул. За тэгэхээр энэ бол миний сая сүүлийн 3 жил 8 сарын хугацаанд хийсэн ажил. Өөрөөр хэлбэл 2009 оноос миний би Монгол улсаас шивэдэн тулсан онцгой бүрэн эрхтэлчин сайдаар томилогдож ажиллаад сая 13 оны 6 сард босч ирлээ л дээ. Тэгэд миний хувьд ингээд Монгол энэ шивэдэн тулсад сууж байгаа анхны элчин сайд. Ягаад гэвэл өмнө манай элчин сайдын яам байгаагүй газар. Тэгээд энэ элчин сайдын яамаа байгуулад эндээсээ зөвхөн шивэд биш бас Финлянд, Дани, Норвегийг Скандинавын хамаарч ажилласан. Тэгээд тийм учраас Скандинавын орнуудтай анхны суурин элчин сайдын хувьд одоо Монгол
болон Скандинавын орнуудын хоорондын харилцааг шин шатанд гаргах чиглэлд гол үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Тэгэд миний хувьд өөрөө номын бичгийн үе болохоор ингээд Монгол улсаас шилдэг онд улсад суугаа элчин сайдын яамны түүхэн товчоон гэдэг. Одоо 9 оны 10 дугаар сараас анх зарлиг гарч элчин сайдын яам байгуулагдах шийдвэр 2008 онд гарснаас эхлүүлээд яаж одоо ингээд хизээ 9 оны 10 дугаар сарын 2-нд ерөнхийлөгчийн 132 дугаар зарлигаар элчин сайдаар томилогдлоо гэл ингээл сая хамгийн сүүлд одоо 6 сарын 8-нд элчин сайдын гэр бүлийн хамт Стокгольм хотын Ирланд хотоос буцлаа. Тэд нар гаргаж өглөө гэх нэг ингээд түүхэн товч байгаа зурагтай ингээд бичээд энийг ингээд элчин сайдын яаманд гадаад яаманд нэг хувь бэлдээд өгсөн. Өөрөөр хэлбэл энэ анхны элчин сайдын хувьд цаашдаа бусад шинээр байгуулагдах шинээр очиж байгаа элчин сайд шинээр томилогдох дипломатуудад гарын авлага болоод ер нь юу хийсэн, юу хийж байгаа гэдэг энэ талаар ерөнхий мэдлэг болгох. Цаашдаа энэ товч юм бол да товчоо. Цаашаа дэлгэрүүлэх юм бол энэ материалууд нь манай архивт байж дэлгэрүүлэх гэсэн. Тийм учраас ийм товчооныг өөрөө бичиж гаргасан. Энэ бол одоо миний 4 жилийн гаруй хугацаанд 3 жилийн хугацаанд хийсэн ажлын мэдээлэл энд байгаа. Ер нь бол товчхон хэлэхэд анхны элчин сайдын хувьд юуны өмнө эдгээр орнуудтай бид дипломат харилцаа тогтоогоод 40-50 жил болж байгаа. Заримтай нь одоо 50 жилийн агуу тэмдэглэж байна. Финляндтай эх жил Шведтэй тэмдэглэнэ. Тэгтэл яаж яах вэ гэхээр зэрэг заримтай 45 жил болж байгаа. Норвегтэй энэ жил 45 жил болж байгаа. Тэгэхдээ дээд хэмжээний айлчлалууд хийдэг байсан. Тэгээ элчин сайдын яамны нэгдснээс 2010 онд Монгол улсын ерөнхийлөгчийг бүгд найрамдах Финлянд улс Даниван улсад айлчлуулсан. Монгол улсын ерөнхийлөгчийг Норвегийн улс, Шведийн улсад айлчлууллаа. Энэ бол Монгол улсын төрийн тэргүүнээс Скандинавын орнуудад хийсэн анхны түүхэн айлчлалууд байсан. Эдгээр нь бол Монгол болон энэ Скандинавын орнуудын харилцаа хамт ажиллагааг шин шатанд гаргасан юм үйл явдал. Та бид бүхэнд Монголын гадаад харилцааны яам болон Шведийн гадаад харилцааны яамны талаарх юм давуу тал, сул тал ялгааг ярьж өгөөч. Ер нь бол гадаад харилцааны албаны хувьд бол Монгол улс бол түүхэн уламжлалтай бие даасан улс орн байсны хувьд одоо олон зуун жилийн түүхтэй энэ манайх ярьдаг шүү дээ хар хайрцагны бодлого гэж. Энэ бол монголчуудын Чингис хааны үеэс эхлээд гадаад улс орнуудтай харилцах харилцаандаа бол хинтээ яаж харьцах вэ гэдэг бол эртнээс төлөвлөсөн бодсон. Тэгээд гадаад харилцаа гэдэг бол үргэлж одоо төрийн албаны нэг гол чиглэл байсан. Энэ чиглэл юм учраас манайд бол бас уламжлалт тогтсон зүйл бол их бий. Сайн зүйл их бий. Зүгээр орчин цагийн дипломат алба бусад орнуудынхаас ялгагдах энийг жоохон нээлттэй болгох энэ шүмжлээд байдаг юмнуудыг нь өөрчлөх юмнууд байна. Өөрөөр хэлбэл дандаа танил тал хүмүүс эсвэл цусаа ирсэн гэж шүмжилдэг шүү дээ. Монголын гадаад харилцаа яамны ямиг дандаа дипломатуудын хүүхдүүдэд тийш ордог. Эсвэл дарга зэрэгнэрийн хүүхдүүд л ордог гэдэг. Энэ үүднээсээ бид гадаадын дипломат албануудаас авч сурах зүйл их байна. Яг бол энэ гадаад дипломат албанд бол ийм нээлттэй байдаг. Албан тушаалын зарладаг одоо энэ олон улсын гадаадын Монгол сууж байгаа олон улсын байгууллагууд одоо байн юу гэдэг лээ хүний нөөцийн асуудлаар баян зардал гаргадаг шүү дээ. Тийм хүн авнаа, тийм менежер авнаа ч гэдэг юм. Тэрнтэй адилхан
ингээд зарладаг. Тэрэнд нь бол өрсөлдөж аппликейшн өгдөг, тэрнээс нь сонгодог. Зөвхөн манайд бол өнөөдөр нэг тийм төрийн албаны зөвлөгөөд байгаа л да. Зүгээр энэ бол жоохон формалны ажиллаад байгаа. Зүгээр яг одоо энэ дээр харахад Америк, Швед эднэрт бол элчин сайд Шведэд Америк эднэрт бол ялангуяа бүр нээлттэй. Англи эднэрт бол элчин сайдад би явъя гэдэг хүмүүс аппликейшн өгдөг. Тэрийг үзэж байгаа сонгож хэн нь илүү байх вэ гэдгээ явуулдаг. Тийм бүр нээлттэй болгож байгаа. Тэгэхээр энэ гадаад харилцааны албыг дотоод иргэдтэй боломжтой хүмүүстэй нээлттэй болгох хэрэгтэй. Тэрний тулд хүмүүсээ сайн бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр жишээлх юм бол бодлого алдагдсанаас болоод өнөөдөр магадгүй одоо жишээлх юм бол бид сая их хурл чинь Бразилд элчин сайдын яамны ихээр болж байна. Өмнөд Африкт нэхэр болж байна. За яг англи хэлтэй хүмүүс өмнөд Африкт бол болох байх. Бразилд гэхэд чинь Португал хэлтэй хүн бэлтгэсэн юм уу? Тэрэн дотроо Латин Америк, Испани, Бразил чинь бол Португалаар ярьдаг. Бусад Латин Америк орнууд нь Испаниар ярьдаг. Тэгэхээр Испани, Португал хэлтэй тэгээд дээрээс нь дипломат албаны туршлагатай тэр хүмүүсээ бид бэлдэж амжсан юм уу гэдэг асуудал чийлэх юм бол гарч ирэх Швед ч гэсэн Шведийн элчин сайдын яам байгуулахад тэн швед хэлтэй хүн яваагүй. Бид нэр дандаа англи хэлтэй байсан. Ганцхан тэдгээр нь өөрсдөө төрийн ажил нь швед хэл англи хэл сайтай учраас бид нэр ажил явуулахад амар байсан л та. Гэхдээ л хүндрэлтэй гэдэг. Хэрвээ швед хэлтэй нарийн хүмүүсийг одоо бэлдэж эхлэх хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэдгээр орнуудтай харилцахад улмал дөхөн болно. Тэрнтэй адилхан гадаад албануудаас нь авч хэрэгжүүлэх юмнууд олон байна. Жишээлх юм бол Англид ингээд хөвдөг дипломатууд гэж байдаг байхгүй юу? Floating diplomats гэж байдаг байхгүй юу? Тэр бол жишээлх юм бол яадаг юм гэхээр өнөөдрийнх шиг манайх шиг за чи тэнд 3 жил гээд ингээд хуулийн хугацаагаар томилдоггүй. Хаана өнөөдөр элчин сайдын яамн дээр ачаал их байна. Тэнд чинь 3 сарын хугацаагаар 6 сарын хугацаагаар төр дипломатуудыг авчиж ажилуулад ингэж уян хатан хөвгч дипломатууд гэдэг нь голцоо дипломат албанд шинээр орж байгаа, дадлагжж байгаа гэр бүлгүй тийм залуучууд нь бол голцоо тэр флотинг хийдэг. Тэгээд тэд нар энэ тэнд очиж ажиллаад ажлын дадлага туршлага суугаад тэгээд авдаг. Энэ асуудал. Нөгөө дээрээс нь тэднийг бас мэрэгшүүлдэг. Олон улсын байгууллагаар мэрэгчих юм уу, эрх зүйгээр мэрэгчих юм уу, эсвэл хоёр орны харилцаагаар өнөөдөр Хятадаар Оросоор мэрэгчдэг, Орос хэлээр уулган ярьдаг хүмүүс ховор болсон. Бүгдээ англи гэж үз. Нэг харсан чинь Орос хэлээр орхигдсон байх жишээтэй. Тийм учраас энэ бол бодлого хэрэгжээд тэрэндээ хүмүүсээ зорилго чиглэлтэйгээр бэлдэх хэрэгтэй. Энийний тулд бол дипломат ахтем зайлшгүй шаардлагатай. Тэгээд таны одоо ойрын хугацаанд хийгсэн төлөвлөж байгаа ажил ямар хөө ажил байна? Одоо шинээр Содом биднэрт дуулгахад. Зүгээр шинээр хийх гэхээс өмнө бас нэг хийсэн ажлуудын талаар ганц хоёрын мэл юм аа гэж бодож байна. Энийг би та нарт бэлгэлнэ. Тэгэхээр жишээлх юм бол би сая хэллээ. Харилцааг элчин сайд хүн гэдэг бол ер нь бол яах ёстой гэвэл тухайн орноо судлаад энэ оронтой ямар чиглэлээр тухайн орн бид хамтран харилцах болцоотой юм бэ? Юуг нь бид тэндээс нь авал зүгээр юм? Юуг нь Монголд тэрийг сургамжтай юм? Юунаас нь бид суралцж эдийн засгийн салбарт гэхэд ямар салбарт эднэртэй хамтран ажиллагаа явуул илүү тохиромжтой юм? Аль талаараа аль улс орн нь ямар технологи нь илүү хөгжсөн гэдгийг нарийн судалж иж харилцааныхаа бодлогыг тодорхойлох хэрэгтэй. Тийм учраас би очиод 2011 онд нэг жилийн 10 онд Монгол улсаас Шведийн улс төрсөн элчин сайдын яамны дунд хугацааны хөгжлийн бодлого гэдгийг боловсруулсан. Тэрэндээ бол Шведтэй юугаар харилцах юм? Дантай юугаар харилцах юм? Финландтай юугаар харилцах юм? Норвегтэй юугаар харилцах юм гэдэг. Өөр одоо монголчуудын гадаад бодлого морин дэлдээгүр байж болохгүй байхгүй юу? Манай зарим хүмүүс яадгүй гэвэл за би нэг Европ явах гэж байна. Над руу ярьдаг байхгүй юу?
Би нэг Европ руу ойртох гэж танахаар нэг ороод гарах юм. Шивэдэр. Гэхдээ чи юу үзэх гэж байгаа? Гэхдээ яг хуу танад юу вэ тэгэл сонирхол гаргав. Ийм маягаар өөрөөр хэлбэл нөгөө нүүдэлчин сэтгэлгээгээрээ байж болохгүй шүү дээ. Морь унаад ингээд давхиж явсан чинь уг нь бол 30-гийн руу явж исэн чинь тэнд өөрөө чи хэм блэ? Мандчрмаа. Очирмагийн руу давхиж очиж эдний гараа чи нэг айрг уучаа гарыг гэдэг давхиж явцдаг шиг гадаад бодлого жишээ гэх юм бол харилцаанд тийм байж болохгүй байхгүй юу. Тийм учраас өөрөөр хэлбэл хамгийн наацх нь за Норвегтэй яах юм? Тэднийг гэхэд жишээлх юм бол эрчим хүчнийхээ 95%-ийг усны эрчим хүчээр хангалттай станцаар усан цахилгаан станцаас хангадаг. Дэлхийд дээр цорын ганц хорон. Дээрэс нь баялагын сангийн туршлагаар баялагын сан нь бол дэлхийд 1 номерт ордог. Тэгэхээр эднийхээс за баялагын сангийн туршлагаас нь судлаа. Одоо манай нөгөө хүний хөгжлийн сан гэдэг шүү дээ. Тэрийг одоо төвлөржүүлэхийн тулд тэдний баялагын сангийн туршлагыг судлаа. Одоо эгийн голын усан цахилгаан станц барина л гэдэг. Тэдний Норвегтэй хамтраа. За гэтэл Шведтэй яах юм? Швед бол жишээлх юм бол төмөрлөгийн үйлдвэрлэл дэлхийд Шведийн ган гэдэг бол номер 1. Тийм учраас гангийн үйлдвэртэй LKAB гэдэг нэг номер 1 байна. Areva гэдэг янз юу биш юу. LKAB, Atlas Copco гэдэг том компаниуд байгаа. Тэднэртэй Sweco гэдэг. Тэднэртэй энэ чиглэлд чинь гангийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр ажиллана. За зэс Финляндтай. Ototec гэдэг дэлхийд номер 1 зэсийн боловсруулалт хийдэг. Ингэж ялгууртай хандаад энэ чиглэлээр бодлогоо үргэлжлүүлээд энэ чиглэлээр яриа хэлцлүүдэд явуулаад энэ чиглэлээр Монголоос өндөр дэд хэмжээний хүмүүс нь ирж уулзаж харилцаа тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ юу байгааг нь мэдэхгүйгээр ингээд явж болохгүй байхгүй. Тийм учраас улс орноо судлана гэдэг өөрөө маш том дипломатуудын соёл маш их том зорилт. Тэгэд энэ үднээс жишээлх юм бол энэ жил Монгол Финляндийн хооронд дипломат харилцаа тогтсон 50 жилийн болсон. Тэгээ энэ ойн хүрээнд Финляндийн нийгмийн 100 шинжилэл гэж ном. 100 Social Innovations of Finland гэж ном 2005 онд хэвлэгдэж гарсан. Тэгээд энэ өнөөдөр 16-7 хил дээр хэвлэгдчихсэн юм ном байгаа. Мэргэжлийн найз Гамболд болон бусад мэргэжлийн хүмүүстэй хамтраад орчуулад би өөрөө хянаад ингээд энэ одоо манай өнөөдөр Монголд хийх гэж байгаа шинжилэлтэд хэрэгтэй байж болох юм аа. Нийгмийн шинжилтийн туршлагууд байна. Өөрөөр хэлбэл энэ Скандинавын орнууд тэрэн дотор Финлянд гэдэг бол энэ шудраг тэгш нийгмийг байгуулах үлгэр жишээ байгуулсан үлгэр жишээ орнуудын нэг. Тэрний нэг одоо 100 туршлага нь энэ. Тэгээ энийг орчуулсан. Нөгөө талаар ер нь энэ Скандинавын орнуудын хувьд нийгмийн хөгжлийн загвар, умардын загвар гэж ярьдаг, Нордик модель гэж ярьдаг. Энэ умардын загвар нь бол өнөөдөр хүн төрөлхтний хөгжилд хамгийн шудраг, тэгш, ардчилсан энэ нийгмийг байгуулсан хамгийн үлгэр жишээ загвар бол Нордик загвар гэдэг юм. Тэгээ энэ Нордик загвар нь бол яг Финланд, Норвеги, Швед, Дани, Исландд хэрэгжчихсэн. Тэгэхээр энэс үүдээд ер нь нийгмийн хөгжлийн загвар гэж өнөөдөр дэлхийд дээр хэдийн байд юм бэ? Америкийн хөгжлийн зам гэж, Азийн хөгжлийн загвар, Европын нийгмийн хөгжлийн загвар гэдэг загваруудыг тайлбарлаа. Тэгээ энэ дотор умардын загвар ер нь юугаараа бид нар сони яагаад энэ загварыг сонирхох хэрэгтэй юм? Энээр давуу сул талууд нь юу вэ? Ер нь цаашдаа энэс бид юу суралцах гэсэн санаа өхүүднээс бас нэг нийгмийн хөгжлийн загварын тухай гэж товчлол ном бичсэн. Энэ сая бас дөнгөж хэвлэлтээс гараад байгаа. Тэгээд энэ маягаар өөрөөр хэлбэл улс сууж ирсэн сууж байсан энэ орнуудынхаа нийгмийн хөгжлийн чиглэлээр хийж эхэлсэн ажлаа үргэлжлүүл цаашдаа судалсаар байх болно л гэж хэлмээр байна.
Тэгээд бас манай ярилцлага нэлээд сонирхолтой, нэлээд бас урт хугацаа өнгөрлөө. Тэгээд хамгийн сүүлийн үг бол одоо манай оюутан багш нарт юу гэж хандаж хэлмээр байна? Хамгийн гол юм хүн зоригтой чиглэлтэй байвал ямар ч тохиолдолд амжилтанд хүрч болно гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл зүгээр урсгалаар цагийг өнгөрөөгөөд яваад байвал амьдрал яваалаа л да. Урсаал. Тэгвэл ер нь бие бол ийм болох ёстой, ийм ажил хийх ёстой. Цаашдаа бол ингэж хийх ёстой гэж өөртөө ярьж байгаа. Өөртөө зорилго тавьж, өөрийгөө тэрэндээ бэлдэж чиглэл зорилготой байх хавьд бол залуу хүмүүст хамгийн чухал гэж бодъё. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авсан онц бүгд бүрээ ирэхэд элчин их мандах хахта маш их баярлалаа. За та бүхэнд бас сурлагын амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд энэ номыг баярлалаа. уншиж судлаарай. Энэ бол 4% учраас би өөртөө